За манай байгууллагын зүгээс бол одоо маш удаан хэвлэлээр яригдсан энэ захирамжийг одоо гардаж авч байна. За энэ дээр дурдсан хуулийн заалт бүгдийг бол бид нар мэдж байгаа, судалсан. За манай төсөл бол улс олон нийслэл яамнаас холбогдох 30 гаруй бүх зөвшөөрөл хуулийн дагуу байгаа. За хамгийн гол асуудал бол усны хамгаалалтын онцгой хамгаалтын бүс зөрчсөн гэдэг ийм асуудал байгаа. За энэ асуудал яг энэ хуулийн заалтаар манай газрыг энэ MNG Construction-ы газрыг цуцлаад шүүхээр ороод хууль зөрчиж байгаагээ тогтоогдсон шүүхийн шийдвэр байгаа. Усны тухай хуулийн дээрээ онцгой хамгаалтын бүсийг байгаль орчны яамны сайд болон барилга хот байгуулалтын яамны сайдын хамтарсан тогтоолоор тогтооно, журмаар тогтооно гэж заасан. Журман дээрээ үерийн хамгаалтын 70 бүхий газар онцгой хамгаалтын бүс тогтоохгүйгээ ингэж заасан байгаа. За нэгдүгээр, хоёрдугаарт одоо яг энэ яригдж байгаа 3 байршлын хувьд бол нөгөө 2 байршил буюу С автлал Шунхлаа 2 бол нэг хүний өмчлөлийн ийм байршил. Одоогоор манай төсөл бол 70-аас дээш хувийн захиалгатай 500 гаруй өргөхийн захиалгатай. За одоо энд захиалагч нарын эрх ашигыг хамгаалах төрийн бус байгууллага байгуулах ажиллаж байгаа. За захиалагчны төлөөлөл одоо миний араас ярилцлага өгөх гээд энд хүмүүс ирсэн хүлээгээд байж байна. За бид нар ямар ч байсан үнэхээр хууль одоогоор бол яг энэ төсөл рүү 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орцсон байгаа. Анх 2007 онд засгийн газрын тогтоол 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн тогтоолоор энэ газрыг орон сууцчуул гэж анх улс өөрөө олгосон. Ийм нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн тогтоолтой анхны зориулт нь орон сууцны зориулттай газар. Төслийн багийнхны зүгээс тодорхой хэсгийг 3/1-ийг нь усан парк болгож өөрчилснөөс биш анхнаасаа орон сууцны зориулттай ийм газар байгаа.